За намайг Жүдэрсрөө өвгтэй баярмаа гэдэг би Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны дээд сургууль Солонгос улсын Камон улсын сургуулийн олон улсын харилцааны дээд сургуулийн анхны Монгол оюутнаа. За миний хувьд болохоор одоо Зайсангийн гүүр орчим амьдардаг. За энэ хүний одоо би энэ бол 12 сарын дундаас эхэлж явагдсан хууль бус ажиллагаа. Яг тэгвэл 12 сарын дундуур явж байхад ийм хар ийм шовгор ингээд ерөөсө туулгалаар ингээд яваад байсан. Тэр тухайн үед би энийг зургийг аваад ингээд нийтлэхэд энийг бол одоо дүүжин тэрэ гэж надад тайлбарласан. Тэгээ миний хувьд бол хамгийн анх би 11 төвд 3 сарын 15-нд 11 төвд гомдол гаргасан. Мөн туулгалын сав газрын захиргаанд гомдол гаргахад тэд нар ерөөсө байгаль орчны яам нь өөрөөс ч мэдээгүй байсан. Байгаль орчны яамны мэрэгчлэлт нь өөрөө энэ талаар ямар нэгэн байдлаар ерөөсө ямар зөвшөөрөл юу ч аваагүй байгаа мэдээлэлгүй сууж ирсэн. Өөрөө би газар дээр нь 18-нд ирж үзээд үнэхээр гайхсан. Одоо энэ хүн сая хэлж дээ тийм ээ. Зөвхөн геологийн өрөмтлөг хийж байгаа гэж байна. Энэ геологийн өрөмтлөг бол хийгээдэггүй. Энэ геологийн өрөмтлөгийг бол сая бид нар тэмцэж эхэлснээс хойш хийсэн. Энэ модны хядлагыг бол ерөөсөө 2 сарын 28-наас эхсүүлээд бэлтгэл 12 сарын 15-наас 2 сарын 28-ны хооронд ингэж бэлтгэл ажиллаж байгаа шууд хятцсан. Би энд оршин сууж байгаа хувьд би өөрөө нийгмийн идэвхтэй хүнийхээ хувьд би олон улсын хүмүүнлэгийн Rotary клубын гишүүн хүн. Би төсөл бичтэй зөвхөн миний гараар бичсэн төсөл тэрбум төгрөгийн төслийг би Монгол улсад оруулж ирж Монгол улсынхаа хөгжил дэвшилтний хувь нэмрээ оруулсан хүн. Би одоо ингээ модны төслийг маш олон жил бичиж байна. Бид нар 40-50 мянган долларын төсөл бичгийн тулд тухайн орон нутгийн хүмүүстэй нууцад тухайн орон нутгийн засаг даргаас албан бичиг авч хүсэлт авч маш их судалгаа шинжилгээ экологийн үзүүлэлт маш олон зөвшөөрлийг авч иж бидний энийг батлуулдаг. Гэхдээ биднээс оршин суугчдаас нэг ч хүнээс ямар ч асуулга аваагүйгээр шөнөөр нууцаар хийж гин. За энэ Зайсангийн гүрний доотлыг та нар хар. Одоо бид нар Зайсангийн гүрний доот замыг хар. Одоо тэр багнуудыг хар. Одоо ямар ч нөхөн сэргэлт хийгээгүй хог новштойгоо холилдсон хачин заваа юм 5-6 багны юм байж гин. Тэгэхэд би энэ яаж 2150 багныг босгоод энэ бүтээн байгуулалтыг хийн гэж би ерөөсөө төсөөлөхгүй байна. Нөгөөдгөр баган чулуугаа болохоор сэлб голыг сэглэхэд одоо зөвлөхөр оролцсон хүн. Ийм хүнд би яаж ичгэд би туулгалаа сэглүүлэх юм бэ? Дунд голоо сэлб голоо энэ хүн чинь зөвлөж энэ хүн чинь сэглэсэн хүн баггүй. Одоо ийм хүн туулгал дээр зөвлөө явж байхыг би Монгол хүнийхээ хувьд би итгэхгүй. Би та нарыг Монгол хүн мөн үү гэж асуумаар нэгд. Хоёрдугаар Монгол хүний сэтгэлгээнээс гарахгүй юм аюултай хятлага явагдаж байна. Монгол хүн уургийнхаа модыг хүртэл хангаагаас гуйж авдаг байтал та нар Монгол хүн чинь далаад голдоо сүүнийхээ туслагч өргөж чаддгүй ийм л уул усаа хайрладаг юм Монгол хүн байхад хүний бүр зүрх сэтгэл бүр сэртэл та нар ингэж За тодруулга 1 минут. Горгийг яагаад нураасан? Яагаад тэрэн дээр байсан? Тэ 11 жил барьсан тэр бүтээн байгуулалтаа яагаад нураасан? Яагаад гэвэл эн чинь дунд нь энэ зам чинь байг эвдэрт гэмтэн тэрний засар үйлчлэгээний тэзүү хаав вэ? Энэ яагаад эн чинь Солонгос улс чинь яагаад зүгээр тэр голоо гаргаж авахын тулд биш энэ явах засвар үйлчлэгээ жил болгоо эн чинь засвар үйлчлэгээ хийх төсвөө дийлэхгүй болоод бас нураасан юм шүү. Манай Монгол улс тэрийг ашиг олно яриад байгаа. Бид нар ашиг олж чадахгүй. Тэрий чи 5000 миний бодлоор бол энэ эмээлтийн хятадууд одоо налахад ингээд хоолны зоогийн газар ажилладаг хүмүүсийн газрыг авсан. Тэр хүмүүс зориулсан зам гэж би үзэж байна. Би Монгол хүнийхээ хувьд хардж байна. Энэ бол яагаад гэвэл үндэсний аюулгүй адил одоо занал хийсэн. Монгол хүний яагаад гэвэл бид нар үндэсний цэцэрлэг төлөө хүрээлэн яагаад гол усыг дагаж заавал Монгол хүмүүсийн уух усыг дагаж та нар ингээ юм хийх гээд байгаа. Нэг бол одоо үндэсний дөөрийн театр, юуны театр барина гэж үндэсний цэцэрлэг түрээд ингээд За цаг дууссан байна. Цаг дууссан байна. За ер нь бол өнөөдрийн хэлэлцүүлгээр
энэ төслийг хэрэгжүүлэх нийт ялангуяа одоо энэ байгаль экологид халдж байгаа энэ бургас хядж байгаа явдал ямар эрх зүйн үндслээр явсан юм бэ энэ гэдэг асуудлууд бол бас тодорхой болоогүй байгаа даа. За өмнөх асуулттай холбоотойгоор бас сая нэг баримт ирж ийн л да. Энэ олон нийтийн оролцоог хангах нэрийдлэр зүгээр юм дүр эсгсэн байдлаар энэ нийслэлийн хаанул дүүргийн 24 дугаар хорооны иргэдийн болон хэсгийн ахлагчдын хурлын тогтоол гэд санал явуулсан байгаа. Энэ хэсгийн ахлагчдын хурлын тогтоол гэж одоо ямар эрх зүйн баримт бичиг байгаад байна. Тэгэхээр нийслэл дээр бол одоо ерөөсөө юм шал өөр тис өөр одоо юм вант ус үүсчээд тэгээд энэ хуйлууд дээр болохоор юм нийцлэгийг болохоор юм дүр эсгсэн байдлаар хангадаг энэ бодит оролцоо ерөөсөө байхгүй болчиход байдаг. Тэр энэ баримтыг асуугаад өгөөч гээд энэ оролцоон дээр наадвал чин ийм хурал хийгээд яг бодит иргэдийн саналыг бол авахгүй байгаамаа өөрсдөөсөө цалинждаг хэсгийн ахлагч гэдэг хүмүүсийн одоо саналыг авсан байдлаар баримтчиг бүрдүүлээд байна гэсэн юм баримт бас ирж ийн л та. Энэ тал дээр даваад л хариулах уу? За Жарлан гишүүний асуултанд хариулъя. За өнөөдрийн түрүүний яригдж байгаа 4 дүүрэг 16 хорооных бол зөвхөн байгаль орчны наривцсан нөлөөллийн үнэлгээнд дээр шаардлагадж байгаа одоо иргэдийн одоо санал асуулга. Энэ чинь өөрөө дахиад 20 40 20 30 20 мөн Улаанбаатар хотын 2026 оны нийслэлийн төсвийг батлах дээр 2-3 үе шаттай иргэдээс санал асуулга ямар төсвөөр хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг энэ бусад бичиг баримтаар иргэдийн оролцоо бол ингээ хангагдаад явж байгаа 16 жил яригдсан ардын нам ардсан нам хоёлоо хийнэ гэж улсын хурал болон нийслэлийн хөтөлбөр дээр оруулсан Монгол улсад сүүлийн 16 жил хамгийн өөр өгөөжтэй төсөл гэж орсон бичиг ба. Тэгэхээр иргэдийн оролцоо бол энэ дээр хангагдаад явж байгаа. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө мастер төлөвлөгөө 2040 бол гол төслийн нэг байж байгаа. Гол төслийн нэг гэж. Үүн дээр бол үе шаттай иргэдийн хилцүүлэг маш олон үе шаттай бол явагдсан. 2040 мастер төлөвлөгөөний хилцүүлгүүд 5 удаа бүр явагдсан арга байж байгаа. Тийм учраас иргэдийн оролцоог бол хангаж байгаа. За энэ хэсгийн ахлагч нарын хурлын тогтоол гэж одоо ямар эрх зүйн үндслэл бүхий баримт бичиг вэ гэдэг дээр ерөөсөө тайлбар авагдсангүй.